Хятадын зүүн хэсэгт хөх мөрний бэлчирт орших эдийн засаг зам тээвэр түүх уламжлал соёл урлагийн төв болсон хот бол Шанхай. 2013 оны 8 дугаар сард Шанхай хотыг туршилтын чөлөөт худалдааны бүс хэмээн төрийн зөвлөл баталснаар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч нарын анхаарлын төвд орсон бол өнөөдөр дэлхийн нөлөө бүхий орчин үеийн социалист метрополис хот болохыг зорж Шанхай 2035 ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна. Үүндээ хөгжингүү хотын чанартай бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, үр ашигтай засаглалд хүрч, ард түмнийг хүсэн хүлээсэн сайн сайхан чанартай амьдралыг бий болгохын төлөө хичээж, Шанхайн шинэ гайхамшигыг бүтээн гэжээ. Ингэж дэлхийн хотуудтай өрсөлдөх зорилт тавьсан нь экологийн тэнцвэрт байдлыг дэмжих, олон улсын дижитал төв болох, олон улсын эдийн засаг, санхүү худалдаа тээвэр, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв болон хөгжих суурь болсон байна. 6 дугаар сарын 26-ны өдөр Шанхай хотын хот тогтчлтын үдсэглэнгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цэцэрлэг сургуулийн сурагчдыг олноор урьж, хот том агуулгаараа хэрхэн төлөвлөгддөг, ирээдүйн хойч үе амьдрахад илүү таатай болгохын төлөө хэрхэн ажилладаг, бүхэлдээ яаж харагдаж байгааг эндээс харан илүү сайхныг ургуулan сэтгэхэд нь тусалдаг байна.